Сайн байцгаана уу? Тавилан нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ мэдээж тавилан нэвтрүүлгийн дугаар бүр онцлогтой, тийм ээ, зорих газар ихтэй, уулзах хүмүүс ихтэй, маш их ажиллагаатай байдаг. Тэгээ сэтгүүлч Гэрлэмаа одоо Эрдэнэ 2 миний бие ингээ бид хоёрын хувьд энэ удаагийн бас нэг нэвтрүүлгийг хийж за бас нэвтрүүлгийн оролцогч буюу нэвтрүүлгийн хийсэн одоо нэг хүмүүсийг уулзуулах нэвтрүүлгээ эхэлж байна. За бидний тухайд бол манай нэвтрүүлгийн баг хамт болсон бол энэ одоо Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын иргэн гол доогтой галхуу хчиг бол бас нэвтрүүлэгтээ онцлсан байгаамаа. За түүний тухайд бол төрсэн ахтайгаа 34 жилийн турш уулзаж чадаад тэгээд бид одоо энэ нэвтрүүлгээр бол ах トゥ нарыг уулзуулахаар зорих гэж байна. Яг одоо нэвтрүүлгийн багийн хамт олон маань Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумыг зорихоор олон улсын нисгэл дээр хүрэлцээр байна. Тэрхэн талаар мэдээлэл галхуу хчээс авч чагаад ирээд одоо манай багийн хамт олон маань их хэрэлдээ гарах болно. Ингээд нэвтрүүлэгтэй хамтаагаар үзэгчтэй нэвтрүүлэг та бүхэн үргэлжлэн Ховд аймгаас хүрэх болно. За ингээд Ховд руу одоо нисгэж байна. Энэ амьдралын хамгийн том аз жаргал юу вэ? Энэ асуултанд хүмүүрл янз бүрээр хариулах байх. Гэхдээ эцэст нь нэг л хариулт гарч ирж байна. Энэ бол элэг бүтэн гэр бүл. Энэхүү жаргалтай гэр бүлийн тоог нэмэхээр манай телевизийн нэвтрүүлгийн багийн хамт олон Баруун Том аймгийн хөгжлийн тулгуур болсон Ховд аймагт бид энэхүү хөл тавьсан юм. Ховд аймагт хүрэлцээрээ байна. Одоо эндээс явна гэж байна. Эрдэнэ бүрэн сум руугаа очиж нэвтрүүлгийнхаа оролцогчтой уулзнаа. Ховд аймагт бол одоо 18 градусын дулаан байна. За бид нар одоо элчний нэг сайн боломжтой одоо монгол хүмүүс айлдвал хоосоо ордгүй гэдэг тэр ч утгаараа одоо бид нар нэвтрүүлгийнхаа оролцогчинд очихоос өмнө дэлгүүр орчин айлдвал бас цагаан сууны дээжтэй очих зүйтэй хаа гэж бодож байна. Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум нь аймгийн төвөөс 61 км, харин Улаанбаатар хотоос 1461 км-ийн зайд алслагдан оршиж байна. Тус сум нь мөнх цаст хайрхан цам гаруй уулын хаан урд ингэрд оршин буй. Хөлгүй их устаагаран алдартай Ховд голын өндөр довоос Бээжин хүртэл үргэлжилдэг домогт зардаг тань суваг, булш, хэрэгсүр зэрэг түүх соёлын дурсгалд олон сайхан газар энэ сумын нутагт бий. Энэ сайхан нутагт нэвтрүүлгийн багийн уран бүтээлчд бид ирсэн бөгөөд Ховд аймгаас гараад 1 цаг гаруй явсны дараа бид зорьсон газраа ирсэн юм. Энэ бүсгүйг бол довгтой галхуу гэдэг. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдрах бөгөөд нөхөр Баатаржо болон түүний хувьд тус сумын унган иргэд юм. Жилийн 4 улиралд мөнх цаст хайрхан цам гаруй уулын хаан ар өрөөр нутаглаж, өвөг дээдсийнхээ ёс заншлыг өвлөн хадгалж тээн яваа нэгэн сайхан гэр бүл юм. Би ч 2004 онд нөхөртөйгээ айл болсон. Манай нөхөр ч ихээс тавуула. Айлын хамгийн бага нахгүй. Нэг дээр нэг ихчтэй 3 ахтай. 4 анд айл болоод манай хөгч 4 онд болсон. Одоо хамгийн том нь 8 дугаар анги, 2 дахь 7 дугаар анги, хамгийн бага охин маань 4 дугаар анги. Манай нөхөр маань яг малчин. Өглөөнөөс ороо болтол ирнэ. Байнга нэг ажиллаад давтан хийжтэй. Маргааш нь бас л яг манай нөхөр маань ямарчсан морь үйдэг. Тий, морь үйнэ.
Дээд сургуулиа төгсөөд л нутгийнхаа Баатар жав гэж мөн ялгаагүй адилхан бас харн ялгаасаа өнчин ээжээсээ бол баг 1-р ангид ороогүй байхтаас ээжээсээ одоо бас хоцорсон бас адилхан ялгаагүй амьдралыг туулсан ийм хүнтэй ханилсан. Тэгээ бид нар ч ирнэ багасаа ойлоо өнчөөс учраас нэг нэгэндээ их төшөх тулгууртай нэг мундаг ойлголттой хүс. Өвөлд нь бид хоёр ч юу адгийг малаа хөлсөөр малаа өгчдөг. Тэгчээ өвөлд нь сум дээр хамт өвлжээд. Тэгээ бус тулралт нь тэгээд би чинь портро яриад хүүхдүүдэд зөөгөөд. Галагч мань одоо хэдэн жил машин барьж байна? Сүүлийн 2-3 жил барьж байна да. Портро яриад. Тий, портро яриад. Гэр орноо нүгэлгээл манай хүн ч мал хараад уугаал. Одоо сумын төв дээр бас танаа нэг гэр байдаг гэсэн тий? Тий. Суман дээр нөгөө хүүхд харддаг манайх ч би ч өвд. Тэгэл тэр гэрээ ачин. Сум танаа хоёрын хооронд одоо хэдэн километрийн зайтай байна вэ? Одоо яг одоо байгаа газар маань 6 км байгаа. За. Тэрнээс бас сумаасаа хамгийн хоолны үлэгт 130 км нүүн. Тий. Бэлээ хоолны хийстэй авахгүй л одоо өдөржин хоос яваа малчд чинь дандаа өглөө гараал ороо орж идэг учраас би ч 4 оноос л энэ айлд ирээл тэгэл малчин болсон шүү дээ. Урд нь бол тэгээд эмээ дээр байгаал сумн дээр өсөөл байж идэг гэсэн л дээ ирнэ. Тэгэл зунд нь мал дээр байгаал. Галхуу бол тэр ер нь нах цаа ээж дээр өсөд миний ээж аавын одоо эмээ өвгийн гар дээр өсөд ер нь жоохон тийм хэрсүүхэн тийм өссөн хөвгтөлтэй их амархан юмд баярлдаг, амархан юмд гомддог ийм л охин юм байгаа. Бидний хувьд түүнийг нэвтрүүлгийн оролцогчоор сонгосон нь ээдрээ амьдралын бодит түүхийг үзэгч олонтойгоо хуваалцаж 34 жилийн турш түүний сэтгэлд хурж байсан түмэн асуултын хариултыг олохыг зорж байгаад оршиж байна. Энэ түүх тэртех 1984 оноос эхлэлтэй. Энэ олон жилийн туршид түүний хүсэж мөрөөдсөн ганц зүйл нь төрсөн ганц ахтайгаа уулзах хүсэл юм. Үзэж та бүхэн тавилан нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байгаа нэвтрүүлгийн оролцогч Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын иргэн галхуугчтэйгээ уулзуулаад байна. За таны хувьд бол манай нэвтрүүлэгт хандаж загтал битсэн 34 жилийн турш төрсөн ахтайгаа уулзаж чадаагүй гэсэн тий. Энэ талаар хоёлоос яриагаа эхлэх үү. Яг уу ээж аав нь амьдралынхаа эрхэнд одоо ажил төрөл хийж амьдрахын тулд л яг уу энэ охиныгаа бас жоохон өвдөд барайд өвчин зовлон эргүүлээд байх дээр нь зэрэгэл хөдөө орон нутагт ээж аавдаараа өгсөн юм байгаа. Би болохоор эмээ хоёр дээр өссөн 2 сартайгаа ирээд ирнэ өссөн. Тэгээ манай ах болохоор ээж аав хоёр дээр өсөд тэгээд манай ээж чинь нөгөө хүүхдийн өвцний хөлдөрт ажиллаж байгаад нөгөө ойтлцд гаргах гэд яваад тэгээ ахыг аваа явсан. Тэгээ би болохоор эмээ хоёр дээр өсөд тэгээд хоёр талд байж тал ээж маань өнгөрөөд аав маань хотод өнгөрөөд тэгэл ах тэгээ сургаггүй болоод ер нь сурглал байсан л да тэгээ сурах гарахгүй байсан. Яг хэдэн онд таны ах ээж хоёр онгор усыг зорсон юм те яг хэдэн онд ээж тань асарсан гэдэг мэдээллийг та авч ирсэн юм. Яг тэр он юугын сайн мэдэхгүй байгаа л та би ер нь. Ямар ч намайг сургуульд ороогүй байхад манай ээж ахыг дагуулж ирээд би өнгөртөө нөгөө ойдлын зэрэг авахлахаар явлаа галцуугийг аваа унна гэл эмээгөө бид нар тэр явчихсан. Тэгээд түүнээс хойш ээж чинь нэг хаяа нэг захим ахи өчтдөг байсан. Ер нь ирээгүй л дээ. Эмээ өвөө дээр өссөн гэж хэлээд өссөн гэсэн тий. Аавын тань ээж аав юм уу эсвэл ээжийн тань? Манай ээж нагц аав нагц. Би чинь аавынхаа ах дүүнэрийг бас сайн мэддэггүй шүү дээ. Багасаа ирсэн болохоор тэгээд холбоо ярьж чадаагүй. Аав тань бол бас Монголд үлдсэн мэт. Аавтайгаа ер нь хамт байсан уу? Аав тань ер нь хэдэн оноос сурсан? Ээжийг тань яваад удаагүй ах дүүд болсон юм уу? Манай ээж усны ардаар л үед болсон гэсэн бас надад яг албан ёсоор мэддэг үлдээ ирэн сургана өнгөрсөн л гэсэн бас. Ээж аав маань нөгөө хотод цагдаа хийдэг гэсэн. Тэгж жол өнгөрсөн гэсэн. Тий бас сайн мэддэг байгаа тэр. Танд ер нь ээжийн тань дүр төрх, ахын тань дүр төрх ер нь байна уу? Ямар хүмүүс байгаа. Нилээ махлагдуухан тийм өргөн царайтай тийм хүн байсан манай ах болохоор.
тий хүүхдээ. Гал цаг бол багада ихүү том алга нүдтэй 2 хөөрхөн цулцгар хасартай ийм дугуй царайтай тийм хүүхэд байсан юм. Тэгээд их өргөөн палцгар хөлтөө тэр багын дүр төрх нь бол надад одоо ер нь харагдаад байдгийн. Ээж тань хэдэн онд нас урсан? Тэг яг миний сураг гарах нь болохоор 98 онд юм уу? 97 98 онд л өнгөрсөн юм шиг л. Сүүлд л ер нь сургийн сонсол байхад. Яг хэдэн онд нь бас мэдэхгүй байна. Тэр өнгөртөө л өнгөрсөн. Ер нь тэгээ тэрнээс хойш та ахыгаа ер нь одоо манай телевизэд хандхаас өмнө хаавар яаж хааж ив те ер нь сураг гинтер гаргаж чадчихсан уу? Хайж чадаагүй. Ер нь хайж явъя гэж бодож байсан. Ер нь чадаагүй л дээ. Тэгэл энэ нэвтрүүлэгт ханддаг байна л гэж харчаал тэгж бодоод тэгэл нэвтрүүлэг харчаал тавилт нэвтрүүлгийг хараад энэ тал ер нь загтал үчийлдэл гэж боддог гэсэн надад. Өнгөрсөн 100 ТV8-ийн хүмүүс ирээд тэгээд тэр хүмүүсийн манад ирэнгүүт нь л асуусан л та. Танах тавилын нэвтрүүлгийг хөтэлдэг юу яадаг л хийдэг л гэсэн чи тийштэй гээл тэгэнгүүт нь би одоо ингээд ахыхаа тухай яриад ийм юм учиртай маа гэнэ. Тэгвэл та захиа өчөөд өгч болно шүү дээ. Бид нар хүргээд өгч болно гэнэ нь би захиа өчөж өгөөл. Таныг ярих чинь нэг л итгэхгүй байсан л та би. Талын нэвтрүүлгийн байгамтлаас ярьж байна. Ярьж байна гэхлээр огт итгэхгүй байсан л. Арайгүй байлгүй гэж бодоод байсан л та. Анх тийч бодоод байсан баг. Ер нь өмнө манай нэвтрүүлгийг бол ер нь байнга үздэг байсан юм. Байнга үздэг. Энэ нэвтрүүлэг танд бол ер нь уулзч чадах болов гэл ер нь боддог. Захидал бичвэл хөрөх болов янз янзын боддог байсан л та би. Бид нар одоо танаас мэдээлэл аваад таны ахыг бол хайх болно. Тэгэхээр бидний эрэлд бас нэлээд өхөн болох хүнээс та ахыхаа талаар мэддэг мэдээлэл бүхнийг бол бас бидэнд хэлэх хэрэгтэй байгаамаа. Таны хувьд бол бас уулзах боломжтой. Гэхдээ таны өгж байгаа мэдээллээс эрэл маань их зүйл шалтгаална гэдгийг бас та ойлгох хэрэгтэй шүү. Энэ амьдралд бол одоо хамгийн сайхан жаргал бол илүү бүтэн гэр бүл гэдэг тий. Тэгэхээр таны хувьд бол бас эрт аваасаа гацсан. Тэгээд ээж тань ахыг тань аваад хилийн чандад амьдарч исэн. Ямар үед илүү их одоо ээжигээ аавыгаа ахыгаа их өгүүлж байв. Үйтэй намрын дүлий шүн уйлж суугаад ижигэм бодлоо. Ухаан суухаас минь өмнө уян гар дутсан хэд болов. Элбэг сэтгэлэн өргсөн хорвоогоос хүүчин элбэрэл хайритэн түүсээр л явна да. Энэ орчлонгоор чимж яв гэж хэд тааман эргээд ганц ч удаа зэмлэхгүй байх гэжтэй. Од үндсэнд ховлон оршчээ. Орчлонгоор дүүрэн буй заата одоо би уйлахгүй ээжээ. Хайрлаж яваарэ гэд хань өгчээ. Үнэрлэж жаргаарай гэд үр заяаж. Үргэлж та намайг эвээсээр л байжээ. Эндээ бол одоо ингээд онын толоод үзэхээр 84 онд таны ээж ах хоёр өнгөрөөс рүү явсан гэхээр та өөрөө 81 оных тий 80 оных. Тэгэхээр таныг 4 настай хахад яваа та 4 настай одоо ер нь хамгийн сүүлийн удаа ээжигээ ахыгаа харж байсан баг тий. Хамгийн сүүлд л тэгж харсан. Тэгэл эмээ хоёр дээр. Тэг эмээ хоёр дээр тэгэл өгөө өнгөрөөл. Хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй тий. Тэгэхээр таны би бол бас ойлгохтой таны одоо мөрөөдөл бол ахтайгаа уулзах гэж ойлгож байна шүү. Ганц мөрөөдөл. Ахтайгаа л уулзчихвал хамаг мөрөөдөл биелэх гэл. Ямар явдсан бол бас бодоол байгаа л дээ. Гэхдээ жоохон хүүхдтэй хахтай ер нь боддгоо ч одоо ер нь ингээл нас явах тусна л илүү их санаал уулзах болов гэж боддогтой бол. Хүүхдтэй хахтай нэг тэр бранзаар боддгоо ер нь нэр нь бодож байгаагүй юм байлээ ер нь бодож явах. Манай нэвтрүүлгийн багийн хамт олон бол таны цагтыг хүлээж аваад одоо ингээд таньс мэдээлэл аваад таны ахыг бол хайна. Эрнэ гэхдээ танд олж өгнө гэж бол бас амлаж чадахгүй. Эрлийн маань үр дүн ямар ч гарахыг бол бид таашгүй шүү дээ тий. Тэгэхээр та бас хамаагүй их ихтэй байж болохгүй шүү. За ямар ч байсан танаа нэвтрүүлэг ямар ч уулзуулт юм байлаа. Та уулзуулдаг бүх дугаарыг үзтээ. Уулзуулт юм байлаа. Ер нь байн гардаг нэвтрүүлэг хийгэр
дандаа цаг тавьчихэл хардаг л та. Цагийг хүлээгээл. Гоё нэвтрүүлэг дагаад уйлна би чи янз янз болт юм уу? Хэзээ нэг өдөр өөрөө энэ нэвтрүүлэгт оролцсноо. Энэ нэвтрүүлгийн оролцогч болон зочин болно гэж бодож үзээгүй. Бодож үзээгүй. Ер нь бодож үзээгүй. За тэгэхээр тавилан нэвтрүүлэг үзэгч танд үргэлжлэн хүрч байна. Бид Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын нутагт ирсэн байна. Тэгээ нэвтрүүлгийн энэ удаагийн одоо оролцогч болох галхүү өгчийн гэр бүлийн хүн Баатар Жавхтай бас одоо бяцхан харамыг бас одоо ярилцъя гэж ингэж бодож байна л да. Гэр бүлийнхаа тухай та бас бидэнд ярьж өггүй. За бид 2004 онд айлуулад тэрнээс хойш одоо 2 баниттай нэг охинтой болоод эдийг хүртэл 10 хэдэн жил ханилж байна. Хан ер нь ахыгаа байнга л ярих уу? Байнга л дурсаж. Ер нь бидгээр эдийн 14 жил ханилснаас хойш л одоо тавилан нэвтрүүлэг хандаагүй байхын л одоо уулзаж өсрөөч гэж их боддог байлаа. Эдийн болтол яваад одоо тавилан нэвтрүүлэг та холбогдсноор ийм зэрэгтэй ажлыг өгч чад маш их баяртай байна. Та бүхний хувьд ер нь эрэл хайгуул хийж үзүү, сурагчийг ер нь одоо дуулдах ийм одоо ер нь шинж байх юм уу? Эрэл хайгуул хийж үзээгүй. Тэгэл хүү амтан таньж мэдхгүй нэг юм болох тэр ийш тийш хааш хантгаа бас нэг сайн мэдхгүй л явал эдийг хүрсэн да. Хойлох найнд ярилцсан сууж байна. Гэр бүлийн хүний хувьд бол дотор байна, тийм ээ. Та өдөр яриаг бол юу ярьж байгааг сонсохгүй байна. Хайртай гэдэг үгийг цөөхөн хэлт юм байна эрчүүдийн хувьд. Энэ дэр ер нь таны бас бодол ямар байдгүй. Гэр бүлийнхаа хүнд ер нь энэ хайртай гэдэг энэ сайхан нандин үгийг ер нь хэрэг хэлж байна. Эмэгтэй хүн цэцэг хоёрыг адилхан байдаг шүү дээ, тийм ээ. Услаалаа бол улмал сайхан дэлбэлэл өнгө ороод ургаад байдаг шүү дээ. Яг тэрний адил, түүний адил таны ер нь хувьд бас ямар байдаг вэ гэр бүлийн харилцаанаар? Гэр бүлийн харилцааны үед сайхан байдгаа бид хоёр нэг нэгэнд хар багаас өнчөрөөс хоцорч ингэж энсэн болохдоор хандаа маш их хайртай. 2 бандтай нэг охин дөрүүлж өгсөн хандаа маш их хайртай байдгаа би. Ханийга ирнэ сайн хайрлж явна. Тэгэлгүй яах вэ тийм. Таны үгийг сонсоод нэвтрүүлэг үзээд дараад энэ хоёр гадаа суугаадсан ийм юм яриадсан би гэж бодох байх л та тийм ээ. Тэгэд энэ сайхан үгийг бас байнга хэлж явах хэрэгтэй гэнэ л та. Тэгээд танай гэр бүлд бас аз жаргал хүсье тийм ээ. Нэвтрүүлгийн гол дүр галхүүгийн аав ээж ах нарын амьдралын түүх болон яагаад туйралдсан өдий 34 жил уулзаж чадаагүй шалтгааныг бид хайлаа. Харин галхүүгийн нагц нар нь болсон явдлыг инхүү өгүүлв. Миний аавын ах Төвдөн Дүмий гэдэг хүн байсан. Тэгээд яг хөө тэрний хүүхдэн тогтохгүй ганц өргөмөл охинтой болохтой зэрэг миний аав тэр Төвдөн Дүмий гэдэг хүнд миний эгчийг одоо аваараа гэд өргүүлсэн юм байл л дээ. Тэгээд одоо миний тэр төрсөгч одоо энэ галхүүгийн ээж нь бол Төвдөн Дүмийн Эрдэнэбаяр би бол Төвдөн Жамбын Эрдэнэ сүрэн гэсэн ийм хоёр хаягаар явд юм. Тэгээд миний энэ эгч бол тэгээд багаасаа ирэн дунд сургуулиасаа тэр бид нар Жинжээлээ амиа гэдэг байсан. Тэр Жинжээлээ амиагийн гардаар өдий болоод тэгээд энэ сургуулиа төгсөөд тэгээд энэ ажилдаа мэрэгжилтэй болдгийг бол одоо тэр өргөж авсан аав ээж нь одоо өдий болгосон. Тэгээд яг Унгар улс руу тэр гэрээгээр уулаасаа оюутлын техник мэрэгжлийн сургууль төгсөөд тэгээд тэндээ сайхан ажиллаж агаад тэгээд яг урилгаар тэр Унгар улс руу гэрээгээр явсан байлаа л да. Тэгэд яг тэндээ очиод ажиллаад амьдраад тэр Унгар улс нь их сайхан бид нь өөрт нь одоо бас амьдрахад сайхан мэдэгдсэн байлгүй дээ хөрхий. Тэгээд яг нэг жилийн хугацаанд явжснаа сүүлдээ жил 6 сар болоод тэгээд яг эргэж ирээд одоо бас их нөхөр хүүхдээ авъя гэж бодоод ирсэн юм шиг байлаа л дээ. Хүний амьдрал бол ирантай, бараантай, харттай, цагаантай янз янз байдаг шүү дээ. Тэгэл яг ирээд хүүгээ аваад өнгөр явсан тэр хүүхэд маань 91 байгаа ингээд нэг би сайн бодоод яг тэр яг нэг хөдөө байсан болохоор сайн мэдэхгүй юм л да. Хотод байсан болох тэр ямар болсон ч нэг л сургуульд орчихсон болов гэж бодож байгаа. Тэр үед л одоо ээжтэйгээ яваал тэгэл тэнлэгөө явсан. Тийм л учиртай да миний их. Тэгтээ би энэ яг олон сайхан ах дүүнэрээ бурхны оронд явуулсан л да. Гэхдээ би бол энэ мө их чиг их өрөвддөг юм байгаа юм. Яагаад гэхдээ зэрэг хүний нутагт аав ээжээсээ хол ах дүүгээсээ хол хоёр хүүхдээ хооронд нь салгачихсан.
Одоо ийм тэгээд одоо хүний нутагт бас тэгээд өвчний улмаас одоо ингээд л өөд болсон юм байлаа. Тэгээд ганцхан тэр хүнд нь жоохон өрөвдөж явдаг. Бид нар их аав ээжээсээ 8 үлээ. Миний их Эрдэнэ 2 нь болохоор манай 3 дахь он. Иймэгтэйгээс хамгийн том нь. Тэгээ миний их Эрдэнэ 2 нь Улаанбаатар хотод тэргээ аялын үйлдвэрт аялсан гараа ажиллаж байгаад болд гэдэг хүнтэй гэр бүл болоо сууж байгаа. Тэгээд миний их Өнгөр улс руу мэрэгчлүүлэх курсанд яваад тэндээ ажиллаж амьдарч байсан. Тэгээ миний эдийн ганц өгөөс өмнө ганц гэлдэг үг нь байсан. Энэ муу ах ахтаа нэг уулзуулах арга юу байна? Та нар нэг хөөсөлтөж уулзаач гэж их ярьдаг байсан. Би энийг бас хөөсөлтөж үзсэн. Хөлбөрийн Баатар хэн гэж ойлцсон би нэрийг санахгүй байна. Отхон инглээ тийм хүн Өнгөрт ажил амьдарч байсан тэр хүн нэг удаа нэг сургийг гаргасан. Түүний охин Хонгороо гэдэг одоо Улаанбаатар тэр ялдгын шатрын хоолт байр нь байсан. Би тэгт тэр охинтой нэг анх удаа нэг хөөсөлж очуулсан байдаг. Өнгөрт байдаг. Би мэдэн тань гэж хэлсэн. Тэгээд нэг хэл зураг авалцъя гэж тэр охинтой ярьж байсан юм аа. Тэгсэн тэгээд очоод яривал нэгсэнд би тэр охины нөгөө утсын нэг одоо хаягийг авцсан байсныг сүүлд нь хаана хийснэ битгүү. Тэгээд хэл авалцж чадаагүй. Дахиад нөгөө охиноос сургийг сонсон чинь тэр байрнаас нүүцсэн байсан учраас би дахиад хэл амаалцж чадаагүй маа. Харин тэгэхээр өнөө дуу манай дүүэр нэг тавилан гэдэг нэвтрүүл байдаг юм захиа өсч үзсэн. Тэгээд тэр нэг ахыг минь олж тус болов гэсэн юм ярьж байсан. Тэгээд тэр хүсэл нь одоо биелээд ТV8-ийн та нарын цаахан энэ сайхан нэвтрүүлгийг хийж миний дүү ахтаа нэг уулзах болцоолох юм шиг байна. Энэ хүсэл миний дүүгийн хүсэл мөрөөдөл, миний ээж аавын хүсэл мөрөөдөл маань биелэх болтугай гэж би ятах дотор маш их залбирч састамгуудаа мөргөж одоо ерөнхийдөө сэтгэл өндөр байна даа ахнаад. Миний дүү гал хүн ахтайгны уулзсан гэсэн дотроо маш их бодож явдаг шиг байгаа. Заримдаа илч надныг ярандалж уулж байт юм уу яа. Ер нь хүний дотор хэл юм бодогддог л байх л та. Тэгээ миний дүүгийн хүсэл нь ямараас биелэх байхаа гэж хэлэх бодож байна ахнаад. Галхуу бол манай Гинз дүүгийн эхнэр манай Гинз Бэрдүү байгаа юм хүн байгаа. Тэгээ манай галаа болохоор хань жил өргөхтэй ахтай нэртэй одоо зайтай амтай гэр орноос авчдаг ийм эмэгтэй дүү хүн байгаа. Дүүгийн маань хүсэл мөрөөдөл эхээс хоёлоо төрсөн. Төрсөөхөөсөө одоо үндсэндээ төөрөлчээд байгаа. Тэгээд ахтайгаа уулзахыг шиг мөрөөдж байгаа. Хүн одоо хичнээн сайхан амьдарч яаж яасан ч гэсэн тэр нэг ихээс төрж ахтай болж энэ насыг өнгөрөөнийг тул хүний бас хөв тавилангийн их том хөв заяа. Хин ч гэсэн илгэн саднаа тэр төрсөн ахаал мөрөөдөлгүй яг хуу энэ амьдрах насандаа тэр ахтайгаа уулзаа сайхан тэр хүсэл мөрөөдөл нь биелээсэ гэж бид нар ахтайгийн өвдгөөс ч одоо яриаж явдаг. Их ажил өрнсөн Малчны хотын намрын налгар өдөр дуусч олоос ирсэн зочин гівчнэн дайлах ажил эхэллээ. Монгол хүний зочломтгой зангаар хүндэт зочиндоо барьдаг идэ будаагаан дэлгэн хөөхд багчууд нь уран мэхийг уралдуулан барилдаж дуу хуур болон зугласан олныг баясгасан юм. За манай давсан бүхий маань нэр алдар хэмэлээ. Хоёлаас танилцах уу? Баатар Яваамар Айсгалан гэдэг. 8 дугаар анги. За барилддаг бол та тий. Барилдана. Үндэсний бүхэр хичээлж гинөө. Хичээлнэ сургалтын бол хичээл. Тэр нээжигээд ораагаад бүх болох уу? Бүх болно. Манай ээж ч юм бол бас олимпиадад орох хэрэг авч байсан. Нэлээд мундаг бүх байсан.
авах шүү дээ тий. Тий. За манай дүүгийн алдар нэр юм бэлээ. Яагаад Бодож яваа. Агаагаа ирээд ийсэнгүй юу? За. Та хоёрын хувьд хэд насны зөрүүтэй? Нэг насны зөрүүтэй. Нэг насны зөрүүтэй. За. Чиний мөрөөдлийн үе том болоо. Бүх алхах. Бүх алхаа. Өөх ах トゥ хоёр одоо хоёулаа бүх алхах юм уу? Үндэсний бүхэр хичээлж байна уу? Тий. Ээжигээ мундаг бүх алхах нь тий. За. Амжилтуудаасаа дурдаач мэй дөө. Амжилт гэвэл сургуулийн сагсны аваргаар 2 дарсан. Тэгээд багийнхаа өдөрлөөр 2 дарсан. Бөхөр үү? Тий. Бөхөр 2 дарж ирсэн юм тий. За. Амар эсгэлгийн маань Би манай цэцэлгийн 80 жил болоод тэнд байлтад 2 дарчихсан. Хүүхдийн баяраар 3 дээр орчихсон бөхөр. Морин чадах уу? Чадна. Хурдан морин унжсэн уу? Унжээс. Танаа бас морь их сайн идэг гэсэн. Тий. Хурдан мортайсэн дээ, хурдан мортай. Олон жил уяад 10 эд медаль тоосон. За. Эмнэлгийн юуны баяраар манай сумын баяраар хөрөөрэ төрүүлэгчээс шонхор ах юм. Тэгээ өөрөө алт рүүгээ 5 дээр авчиж оруулж байсан. Би ээжтэй зориулж шүлэг уншия. Би 5 хантай гэр төржээ. Би 5 төстэй дэлхий төржээ. Би буурал дүүхтэй Монгол төржээ. Би бурхан мэдлэг удар нутад төржээ. Байтг нэмэн хонх намайг хөлдөр болсон. Ботхон биелэ намайг хилдөр болсон. Уухайгийн гонадад жигүүр ургуулсан. Уртын дуунуудад ухаан царалсан. Илрээс бид хуваахын хүрдээ. Илрээс бид үржилхийн хүрдээ. Энэ бол Монгол хүмүүний зүрхний хичээсээ. Илэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Авдар дотроо содрмын багтаг, атныхаа нуруунд гэрмэн багтаг, өргөн тооноор нарман багтаг, өнгөлцөн дотроо орслон оршдог. Би дэлхийн хөвтэй гэрийн эзэн, би дээшээ заяатай буйны эзэн, би дээцээс зэрлэгтэй Монголын эзэн, би дээшээ нартай Монголын эзэн, би таван хошуу сэргийн эзэн, би тал хангай говийн эзэн, би лустай хөх усны эзэн, би луутай хөх Тэнгэрийн эзэн. Энэ бол Монгол хүмүүний зүрхний бичээсээ. Гал хүүгийн хувьд удам дамжсан бүхийн удамтай. Түүний талигаач нагад зах нь Монгол улсын начин Бат Эрдэнэ гэж Эревэран гайхуулж Монгол түмэндээ урамтай сайхан барилдааныг үзүүлж явсан. Гал хүүгийн хувьд ч мөн адил самб жудаа бөхөөр амжилттай барилдаж 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль мөн улс их орноо төлөөлөн Сидней Олимпиад оролцох эрхээж авч байсан түүхтэй. жилийн болвол суманда 10 дугаар анги төгссөн. 10 дугаар анги төгсөөд авраг дээд сургуулийн биеийн тамирын самб жүйдэгийн ангийг төгссөн. Биеийн тамир дасгалжуулагч багшийн мэргэжилтэй ийм хүүхэдтэй. Бас тэр дээд сургуульд сурч явах хугацаанд болвол энэ хүүхэд бас улаасаа тийм байрлах сонирхолтой тийм иршүүд маягийн ийм хүүхэд байсан. Тэр 4 жилийн хугацаанд сурч явахдаа улсын аваргын самб жүйдэгийн алт мөнгө хүрэл тэгээд бас нэлээд хэдэн одон медальтай мөн Сиднейгийн Олимпиад ороход эрхийн бичих хүртэл авчаасан. Энэ одоо юу вэ? 72 кг-ын жин 2002 оны самб бүхийн залуучдын улсын аваргын хөрөл медаль. Хөрөл медаль. Энэ 2002 онд ч 16 жилийн. Энэ саксны та бас сакс тавлах уу? Тий. За мундаг юм. Энэ бас саксан бөмбөг байна. Энэ гар бөмбөг байна. Болбол 2000 оны Сидней Олимпиад орох самб бүхийн бол энэ багш шүү дээ. Хасах 70. Улсын аварга шалгаруулах тэмцээн жуудаа бүх 2000 оног чинь хасах 78 кг-ын жинд ингээд 2000 онд Монгол улсаа төлөөлөн одоо Сидней Олимпиад оролцох эрхийг бол авч ирсэн юм байна. Алтан медаль аваад. Тэгээ яагаад та Олимпиад энийг одоо яагаад хөөцөлж чадаагүй мэдгүй ямарсан тэр үедээ тэгэл хөөцөлж чадаагүй юм байлээ. Тий. Тэгээ таны оронд одоо өөр хүн явсан зургтай байсан сүлд судалгаад үзсэн. Уг нь явсан бол одоо Олимпийн аварга болох байсан юм билүү тий. 2000 оны Олимпийн аваргад Монголоос төрөх байсан юм билүү. Харин тий. Энэ эсгийн урлал юм байна. Та тэгээ энэ эсгийн урлал гэж нь барилтаас гадна эсгийн урлал කියන түрүү бас тэнд цагаан эдэний медаль бас харагдаж байгаа шүү. Цагаан эдэн тавгаар ингээд айлууд
үзэсгэлэн гаргадаг. Тэндээс төрүүлж ирсэн. Эсгийн урлаар бас эсгийн урлаар бас төрүүлж ирсэн юм шиг тий. За. Энэ бас дотор нэг хүүхдүүдэд нэг янз бүрийн хийж өгдөг байхгүй. Тэгээд тэргээр бас 2 дээр барьж эзэлж. Одоо сумынхаа дотор харин юу хийж өгөх одоо? Оо би ч болохоор нэг малгай, ороолт янз янз хийж өгсөн эсгийн урлаар. Зүг. Энэ сам бүхий. Энэ бүр шатных 2000 оны. Тий 2000 оны тий. Их спортыг тань одоо дагаад удам дагаад хөгүүдээс ч юм бол бас барилднаас. Ба ямар ч оролдож л ягаад барилдах байлгүй дээ. Тий. Сонирхолтой. Бүгд их сонирхолтой байгаал та манай хоёрын тойлоо. Магадгүй одоо телевизээр дэлхийн авраг олимпийн наадам энэ төр үзээд өөрөө ирэхгүй дахиад барилдах юмсан гэдэг сэтгэл төрдөг үү? Хаяа бодогддог. Би ингэ барилжсэн бол яахаас бол ял бодогддог л дээ. Одоо нэгэнт амьдрал хөгөөцсөн ч одоо. Таны үеийнхнээс одоо ямар хөгжүүд байна? Гавьяатын шаргал байна. Манай анги яг 10 жилийн нэг анги төгссөн бит хоёр. Тэгээ Баянмүкэн аваргын сургуульд анх хамт очиж орж исэн ойлоо. Тэгээ одоо тий. Батчмэг гэдэг байна бас. Тэдний хаавал одоо тэмцээн оролдоо нэг бол алгасдаг үздэг тий. За ингээд тавилын нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Нэгэн сайхан өглөө эхэлж байна. Мэдээж эдний хувьд бол өглөөний 6 цагт босоод 5 цагт босоод одоо малчтын ажил тийм ээ маш эрт эхэлдэг учраас бүгд одоо ажиллаа хийгээд ингээд сайхан аж байдлаа үргэлжлүүлж байна. За эдний хувьд бол Ховд аймгийн нутаг дэвсгэр энэ одоо сүрлэг хайрхан болох цам гарав хайрхан гэж одоо энэ миний ард харагдж байгаа. Энэ сүрлэг сайхан мөнхц та. Оюун ориглынхоо одоо бас араа өөр билээр ингээд сайхан нутгалдсан байна. За тэгээ мэдээж хамгийн гол зорилго бол за галхуу ихчийн хувьд ч тэр тавилын нэвтрүүлгийн баг хамт олонны хувьд ч тэр энэ ихч байгаа одоо ахтай нь уулзуулах ийм одоо бас хүс эрмэлзэлтэйгээр энэ удаагийн дугаараа ингээд цагтлын дагуу хамгийн ихний дугаараа бэлтгэж байна. Ингээд галхуу ихчтэйгээ бүгдээрээ үргэлжлүүлэн уулзцгаая. Их ажил өрнсөн малчны хот өнгөө засжээ. Өв сургамлан шаргал навчсаар хужигдаж, таван хошуу малын дуу цангинсан энэ газар бол Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын малчин Баатар Жавын хот юм. Энэ хотонд мал сүргэн тааваран дээшилж, өглөөний нартай золгон харагдана. Гэрийн эзэн үхрээ хурааж ямаагаан холбоно. Харин гэрийн эзэгтэй галхуу сайлын хунгаа барин энэ ажилдаа гарлаа. Өглөөд чи бид нар чи эрт босоод үнэ малаасаа, ямаагаасаа өдөр болгол давтсан штэ өглөө болгон босоод. Цаг наргуул ажилтаа л та. За бид юутай ч нэвтрүүлгийн оролцогч галхуугчтэйгээ уулзаад түүний ахын талаар бол тодорхой мэдээллийг бол авлаа шүү дээ тий. Тэгээ галхуугч манай багийнхан бол Улаанбаатар хот ороод одоо хэлийн чандаас таны ахын талаар одоо сургийг гаргаж одоо их хэрлээ бол эхлүүлэх болно. Гэхдээ бол би танд нэвтрүүлгийн ихэнх асуулсан олж өгнө гэж бол 100% амлаж чадахгүй. Гэхдээ бол гэхдээ бид олохын төлөө ажиллах болно. Тэгээд ямар ч сан танаа нэвтрүүлгийн хамт олонд ингэж бид нарыг зорж ирсэнд маш их баярлалаа. Мөрөдөл би ямар ч ихнээсээ би хэлж байна. За тэгээд Улаанбаатар хот ороод бид ирлээ үргэлжлүүлээд тантай эргээд холбогдох болно. Магадгүй сайхан мэдээгээр холбогдож магадгүй тий. Тэгээд та маань сайн сууж байгаараа уцаач хийгээд. За баярлалаа. Та хэд сайн яваарай. Ямар ч олж ихийг бодоорой. За баярлалаа. Галхууг зорин ирсэн тавилын нэвтрүүлгийн багийн хамт олонны зорилго биелээд энэ буцаж байна. Түүний ах гал цогийн талаарх мэдээллийг хангалттай олж чадсан бөгөөд үүний үр дүнд түүний ах гал цогийн сургийг гаргаж чадлаа. Чухам уулзаж чадах болов уу? За талын нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумаас бол энэ удаагийн дугаараар хүргэж байгаа билээ. Бидний нэвтрүүлгийг оролцож галхуугчийн маань хувьд бол төрсөн ахтайгаа уулзах чин хүсэл мөрөөдөлтэй байгаа бол бидний цагтлаа илэрхийлсэн. Үүний дагуу бид галхуугчийнхаа гэрт ирээд одоо ажил амьдралтай танилцаад ахын талаар болон ээжийн талаар тодорхой мэдээллүүдийг бол авч чадсан. Ингээд Улаанбаатар хотод очиод ахын их хэрэлд бол гарах болно. Магадгүй дараагийн дугаар дээр бидний ирэл амжилттай болоод ах トゥ
үн нарыг уулзуулна хаа гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.